За монгол хэлний нэгэн адил англи хэлний одоо үйл өгүүд бол бас өгүүлбэрүүд нь идэвхтэй хэв ба идэвхгүй хэв гэж хоёр янз байдаг. Идэвхтэй хэв гэдэг нь active, идэвхгүй гэдэг нь passive. За идэвхтэй идэвхгүй active passive гэж юугаар яриад байгаа юм бэ гэхээр идэвхтэй гэдэг нь болохоор тухайн үеийн эзэн өөрөө тэр үлийг гардаж хийж байгааг хэлдэг. Тухайлбал би одоо тоглодог хөл өмбөгийг гэж ярьж ивэл энэ маань идэвхтэй хэв гэсэн үг. Харин одоо заахын ялгалын тусгатгуунаараа өгүүлэгдэхүүнээ хийж агаад тэгэх юм бол одоо пассив болчдөг юм л та. Өөрөөр хэлбэл одоо энэ хөл өмбөг тоглогддог олон орнд гэж ярьж ивэл энэ маань пассив хэлбэр гэсэн үг. Тэгэхээр үеийн эсийг нэг тусгайлан дурдаад ах шаардлагагүй тохиолдолд голтод пассив буюу одоо идэвхгүй хэвийг хэрэгэлдэг байгаа. Ийм тохиолдол бол амьдрал дээр зөндөл байдаг. Жишээ нь одоо сүүлийн үед Улаанбаатарт их олон байшин баригдаж байна. Олон зам засагдлаа гэх мэтэр ингээд ярихад хэн тэрийг зассан, хэн тэрийг бариад байгаа нэг сонирн биш байгаа тохиолдол хэрэгэлдэг юм байна. За үеийн эзнийг нэг тусгайлан дурдах шаардлага гараад ирэх юм бол баа өгтөлтэйгээр заах боловч энэ тэр өгүүлбэртэй байц гişүн болцдог юм онцлогтой. За тэгээд одоо идэвхтэй хэвийн өгүүлбэр нь одоо жишээ нь үеийн эзэн үйл тэгээд тусгагдах гэсэн юм дараалтай байдаг. Тийм үү? Гэтэл одоо пассив өгүүлбэр бол ерөөсөө ямар байдаг вэ гэхээр тусгатгуунаараа өгүүлэгдэхүүнээ хийгээ тэгээд үйл тэгээд дараа нь бол одоо бусад гişүүд нь байрлал нь үеийн эзнийг заахгүй байсан ч болно заахаар бол баа өгтөлтэйгээр заанаа л гэсэн үг байна шүү дээ. Тэгэхээр пассив өгүүлбэрийг болно гэдэг маань ихэдээ нэг хэв шинжтэй өөрөөр хэлбэл идэвхтэй хэвийн өгүүлбэрүүд одоо жишээ нь 21 үеийн цаг би одоо 12 цаг нь болохоор идэвхгүй хэв үүсдэг. 18 цаг нь болохоор идэвхгүй хэв үүсдэг. 3 цаг болохоор идэвхгүй хэв үүсдэггүй юм цаг байгаа. Өөрөөр хэлбэл одоо 12 нь идэвхтэй цаг, 9 нь болохоор идэвхгүй хэвийн цаг байдаг англи хэлэнд. За тэгээд одоо баймжууд буюу англи хэлэнд одоо 20 одоо зүгээр тоолоход бол 20 баймж байдаг. Модел гэсэн үг тийм үү? Одоо can, may, must, would, should гэл ингээд явцдаг шүү дээ. Эдгээр маань одоо цаашаа цаг шиг задлах юм бол 60 орчим болчдөг. Тэгэхээр энэ 60 орчим баймжууд бол бүгдээрингээс нь идэвхгүй хэв үүсдэг. Өөртөө тусах нь болоод явцдаг юм онцлогтой. За тэгэхээр одоо үеийн эзэн өөрөөр хэлбэл одоо идэвхгүй хэвийн өгүүлбэр байлаа гэж бодоход чинь тэр өгүүлбэрийг өгүүлэх гишүүн нь ямар хэв шинжтэй байдаг вэ гэвэл бүрэлдэхүүнд нь заавал төбигийн ямар нэгэн хувилбар орж ирдэг юм. Тэр төбигийн хувилбар нь болохоор актив өгүүлбэр дээрээ жишээ нь одоо жирийн одоо цаг байхад дагдаг байлаа гэхэд тийм үү? Одоо тэр хэв үндсэн үйл үгийнх нь хэв шинжийг өөр дээр авчдаг. Энэ ing-тэй бол ing-ийг нь авчин 3 дугаар хэлбэрээр хувирсан байвал be нэгэд авчин. За тэгээ жирийн одоо цаг байвал am is are гэдэг ингээ хувираад явчих жишээ нэ. Тэгээд үндсэн үйл үг нь заавалчгүй 3 дугаар хэлбэр дээр хувирдаг. 3 дугаар хэлбэр гэдэг маань дөрмийн үг байх юм бол ed залган, дөрмийн биш байх юм бол одоо 3 дахь үгийг авна гэсэн үг. Go, went, gone гэж ивэл gone-ыг авна, drink, drank, drunk гэж ивэл drunk-ыг авна л гэсэн үг байна шүү дээ. Тэгээд to be одоо сургуулаад ороод ирдэг учраас одоо идэвхтэй хэв дээрээ тухайн өгүүлбэрийн өгүүлхэн гишүүн хэдэн үгээс бүрдэж байна вэ? Passive буюу идэвхгүй хэв дээрээ заавал нэг үг нэмэгддэг. 3 болдог. За нэг үгээр бүрдчихсэн бол 2 болно, 3 байсан бол 4 болно, 5 одоо үгээс бүрдчихсэн идэвхтэй хэвийн өгүүлбэр байсан бол тэр нь одоо 6 болох жишээ нэ ингэж явах жишээ нэ. За тэгээд одоо чинь I'm going to buy a car гэдэг өгүүлбэр байлаа гэж бодъё. Тэгэхээр би нэг машин худалдаж авах гэж байгаа гэдэг идэвхтэй хэвийн өгүүлбэр шүү дээ, тийм үү? Тэгэхээр I'm going to buy гэдэг ингээд өгүүлхэн гишүүн нь 4 үгнээс бүрдэж байгаа биз. Тэгэнгүүт одоо a car is going to be bought гэх юм бол нэг машин худалдаж авах гэж байгаа гэж ярих юм бол энэ маань одоо is going to be bought гэдэг ингээд 5 үгтэй болох жишээний байдаг байна шүү дээ. За тэгэхээр энийг бол дотроо маш сайн анхаарах хэрэгтэй. Дээр нь бол одоо орчуулгахдаа бол пассив хэлбэр дээр бид нар эхлээд 132 гэдэг кодоор орчуулна. Одоо жишээ нь хөл өмбөг олон оронд тоглогддог гэдэг. За тэгээд сонсголын талаа бодоод найруулах талаасаа 312 болгож болно. Одоо шинэ олон оронд хөл өмбөг тоглогддог гэж орчуулж болно. За тэгээд одоо үеийн эзнийг одоо баа өгтөр цугаар заасан байх юм бол угаасаа өгүүлэгдэхүүн гишүүн нь заахын тэн ялгал дээр байсан учраас тэрийг нь заахын тэн ялгал руу хувиргаж байгаад идэвхтэй хэв рүү шилжүүлж орчуулвал их сайхан найруулга зүйтэй тохиромжтой байдیں۔ Өөрөөр хэлбэл хөл бөмбөгийг гэж хэлээд
олон оронд тоглодог гэдэг. Хэн тоглодгийг тэргүй ойлгомжтой учраас үйл хийсийг дурдаад ах шаардлагагүй юм болчдөг байна шүү дээ. Тэгэхээр энэ болгоныг бол маш сайн анхаарах хэрэгтэй. Жишээ нь одоо би одоо ууж байна кофе гэдэг үйлдвэр хахад одоо үргэлж байгаа цаг байна шүү дээ. I am drinking coffee гэдэг. Тийм үү? Тэгэхээр эн чинь бол би идэвхтэй хэв. Гэтэл coffee is being drunk гэдэг 3 үгтэй болчих юм бол кофе уугдаж байна гэд ярьдаг. Тэгэхээр иймэрхүү гэдэг нөхцөлийг оруулаад үзэхэд аятайхан байвал яг тэр чигээр нь орчуулад үзэх хэрэгтэй. За жоохон сонсголонгүй одоо чи кофе уугдадаг гэдэр гэж ярихаар чинь жоохон эвгүй шүү дээ. Пицца идэгдэдэг гэдэр гэж ярилтай нь шүү дээ. Иймэрхүү хэлбэртэй өгүүлбэрүүд бол зөндөө байдгийг. Одоо энэ ном их сайн зарагдаж байгаа гэд хэлэхэд хин тэрийг зараад байгаа нь сонирн биш шүү дээ. Ийм тохиолдолд бол идэвхгүй хэвийг хэрэгэлдэг байгаа. За тэгээ та бүхэндээ баярлалаа. Маш сайн олон удаа сонсоорой.